Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчин үеийн шатаар зөөвөрлөгчийг ашиглаж эхэллээ. Ингэснээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зочид шатаар өгсөж уруудахтаа тусад төхөөрөмжийн тусламжтайгаар хүндрэлгүй явах боломж бүрдэж байгаа юм аа. Бадам ханд бол Монголын үндэсний олон нийтийн телевизийн редактор. Түүний хувьд тэрэгцэртэйгээ тэгш гадаргуу дээр явхад ямар нэгэн бэрхшээл тулгардаггүй ч шатаар өгсөж уруутахад бэрхшээлтэй байдаг. Ажил мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалan тэрээр дээш доош явах шаардлага их гардаг учраас хин нэгнийг гуйх хэрэг гардаг байжээ. Ингэхдээ тухайн өргөж байгаа хүмүүс нь ядархаас гадна өөрөө ч тавдахгүй байдаг байсан гэдгийг хэлж байсан юм. Харин одоо Бадам ханд шатаар зөөвөрлөгчийн тусламжтайгаар ядрахгүйгээр дээш доош явах боломжтой болж байгаад баяртай байгаагаа хэлж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцлоо гэхэд тэдний одоо яг хүртээмжийн тэгшээл дэд үтцийн асуудлуудыг шийдэж өгөх юм бол ажиллагч одоо нөгөө миний одоо нэвтрүүлгээрээ байнга яриад байгаа хөдөлмөрлөх эрхийн асуудал бол шийдэхэд нэлээд төхөмтэй гэж би бодож байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө асуудлыг ярих гээд ирэхээр орж чаддаггүй бид нар доошо бууж ирж уулздаг гэсэн бол одоо энэ байдал бол ингээд арилж байна гэсэн. Хамгийн гол нь өргөж байгаа хүн, өргүүлж байгаа хүн аль алинд маш их аюулгүй гэдэг утгаараа юм. Өргөж байгаа хүн алдах эрсдэл багтай, өргүүлж байгаа хүн ч гэсэн унах эрсдэл маш их багтай. Энэ талаараа бол энэ утгаараа бол ерөнхийдөө хамгийн зөв шийдлүүдийн нэг болчиход байгаа. Энэхүү шатаар зөөвөрлөх төхөөрөмж нь маш бага зай шаарддаг байна. Мөн стандартын ихэнх тэрэгцрийг өргөдөг гэдгээрээ давуу талтай юм аа. Одоогийн байдлаар бол бидэрт хандсан байгаа компьютерийн эвлүүлэгч тийм ээ графикч гэсэн ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол манай Бадам хандаар зуучлуулж бол хүсэлтэд тавьж байна. Тэгэхээр 2019 оны хүний нөөцийн бодлого дотор бол бид чинь бас 700 гаруй хүн ажиллаж байгаа учраас тэрний ядаж тийм ээ одоо 20, 30, 50, 100 хүн нь бол бас энэ иргэд орж иж хөдөлмөрийн байран дээр ажлын байраар хангагдаасаа гэж одоо хүсэж байна. Тэгээ өнөөдөр бол Бадам хандтай зориулсан хамт олонныхын бэлэг бол энэ одоо дээшээ шатаар өгсдөг мөн одоо урууддаг ийм одоо жижиг машиныг бол одоо авч гээд хамт олонний чинь зүгээс өөрийгөө одоо бас ажлынхаа байранд тэ ирээд цаадгүй нэвтэрдэг болоорой бас тэ өөрийн чинь бас энэ одоо ажилдаа хандах хандлага өөртөө итгэх амьдралын баяр баясгалан байгаасаа гэж бол найз нөхдүүд чинь энэ хамт олон чинь олон нийтийн радио телевиз чинь одоо энэ машиныг хүлээлгэж өглөө. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах, тэднийг нийгэмд тэгшэрхтээ оролцуулах боломжийг бүрдүүлэхийн тулд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нийгэмд хүлээсэн үүргийнхээ дагуу олон ажил хийн гэдгээ хэлж байлаа.